Орим төр хэрэгцэгчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид улсын хурлын гишүүн шижирийг ураад байна. Зав гаргаж ирсэнтэй баярлалаа. Өдрийн мэнд. Тэгэхээр улсын хурл дээр одоо эх 5 жилийн төлөвлөгөөг эд ярьж байна л да. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд яг одоо бодиттой биелэх үгүй юу гэдэг асуудлаас өмнө эхлээд өмнөх одоо 5 жилд одоо батлаад хэрэгжүүлсэн тэр төлөвлөгөө нь ер нь яг хэдэн хувьтай байгаа юм гэхээр бараг 50% хүрч байгаагүй юм уу? Ийм байдалтай байна л да. Энэ дээр ер нь та ер нь юу гэж харж байна? Ер нь ингэж төлөвлөгөө батлах хэрэг байгаа мó гэсэн ийм ойлголтч бас шүүмжлэл гараад байна шүү дээ. Гэхдээ ер нь бол одоо төлөвлөгөө зайлшгүй байх шаардлагатай шүү дээ. Гэхдээ хэрэгждэг байх хэрэгтэй байхгүй. Жишээ нь би бас та анзаарсан бол би нөгөө 2026 оны 1 жилийн төлөвлөгөөнөр бас нэг жоохон шүүмжлэлтэй хандж ирсэн. Тэгэхээр үндсэндээ одоо энгийнх нь 2026 оных нь төлөвлөгөө нь 2026-аас 2030 оных ингээд 5 жилийн төлөвлөгөөтэй зарим зүйл нь уйлдахгүй байна л гэдэг. Ер нь бол төлөвлөгөө заавал байх хэрэгтэй. Төлөв заавал байх хэрэгтэй. Тэгжиж биднээс нэг хүрх одоо цэгээ тодорхойлно шүү дээ. Гол нь хэрэгжүүлж байх хэрэгтэй. 1 жилийн төлөвлөгөөн л тэр 5 жилийнхаа төлөвлөгөөтэй уйлдахгүй болохоор чи яаж хэрэгжих юм бэ гэдэг асуудал. Тий, одоо жишээ нь 2026 оны хөгжлийн хөтөлбөрөөр нүүрс хийм коксын гангийн цогцлбор ашиглалтанд оруулах нэг илтгэсэн байдаг. Декембер 26-аас 30 оныхон одоо 5 жилийн зорилт хөтөлбөр дээр бол тэр нь байхгүй байгаа шүү дээ. Гэх мэтчлэн тий. Мэтчлэн иймэрхүү юм байгаад байгаа. Тэгээд би тухайд асуужлаа. Та нар 1 жилийн дотор одоо ингээ кокс юм үйлдэл барьж чадах юм уу? Та нар барьж чадна гэдээ ингээ бичсэн байна. 5 жилээр харж чадаагүй байж 1 жилийн дотор явах уу? Харин тий яг л нэг асуудал нь. Тэгээд би яг 2026 оны хөгжлийн хөтөлбөр ярьж байхад яг хаврын чуулган дээр асууж ирсэн шүү дээ. Манай улсчууд 1 жилийн дотор нүүрс кокс юм үйлдэл барьж чаддаг энэ юм мундаг чадaltaй болсон юм уу? Энийг та нар алдаа бичсэн юм уу? Буруу бичсэн юм уу? Тэгээд гэх мэтчлэн ер нь бол одоо 2016-аас 2020 оны хөгжлийн хөтөлбөрийг ингээ харахад бас дүгнэхэд маш хэцүү. За яг тэгээд дүгнж байгаа байгууллага нь бол нэг 72% гүйцэтгэлтэй л гэж дүгнсэн байгаа юм л да. За. Яг бодит одоо байдал харагдахаар бол тийм биш шүү дээ. Тий. Одоо жишээ нь маш энгийнээр ихэд буруу ээлжтэй сургуулийг байхгүй болгоно гэж нэг ээлжийн сургуулийн хөтөлбөрийг бий болгоно гэж тий. Гэтэл өнөөдөр бид нар 3 ээлжтэй нийслэл 2 сургууль байна. Бүх сургууль 2 ээлжтэй байна. Улсын сургуультай гэж мэтлээ ингээд бодит ингээд өөр байгаад байна л гэж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 5 жилийн хугацаанд ер нь бүх сургуулийг нэг ээлжтэй болно гэсэн ийм төлөвлөгөө байсан юм ба шүү дээ. Нэг ээлжийн хөтөлбөрлөө шилжүүлнэгээд тэрийг 60% төрнө гэсэн байсан юм байна. Тэгэхээр одоо бол тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо тийм шүү дээ. 3 ээлжтэй 2 сургууль хичээлж байна. Эхний пар нь орой 16 цагт хичээл нь орж байгаа сургууль бол байна шүү дээ, тий. Тэгээд ингээд хэрэгжүүлж байх хэрэгтэй байхгүй. Бодиттой байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хинч мөрөөдлийн жишээлтийг бичиж чадна шүү дээ, тий. Одоо юу гэдэг бид нар одоо 4 жилийн дотор одоо хөгжлөөр Азийн ихний 10-т орно гэдэг чинь бичиж болж чадна шүү дээ, тий. Гэтэл энэ чинь бодит хэрэгжихгүй гэдэг л асуудал. Тэгвэл яг ямар заалт нь эх 5 жилд ер нь заадаа гэсэн тийм эргэлзээ төрүүлсэн заалт байна. За яг тэр чинь 100 хэдэн төслөөгаад байгаа юм. Тэгээд хүнээ бодсон нийгэм болно гэж их гоё тийм лозунгийн маягтай болоод ихт бодитоор бид нэр хүн төвтэй одоо улс байж чадж байгаа юу, хүнээ бодсон төсөв байж чадж байгаа үгтэй бас ингээд локал харах хэрэгтэй л дээ. Тэгэхээр хууль зааснаа дагуу хүүхэд эрүүл аюулгүй орчин сурж амьдрах хэрэгтэй гэж заасан байдаг тийм. Тэгэхдээ одоо 3 ээлжтэй хүүхдүүд эхний хичээл нь 16 цагт орж байгаа хүүхдүүд бид нар бас одоо сурлагын өндөр чанар шаардах бас хэцүү тийм. Чи боддоор яг тийм шүү дээ. Тэгэхээр ингээд төр өөрөө ингээд хуулж өрчөөд байдаг процессыг өөрсдөө хийгээд өгсөн. Тэгсэн мөртлөө ингээд яг юм лоозгонсон маягтай нэг юм сүүлийн 30 жил явсан юм байна гэж ойлгосон би. Зөв наацхан л 5 дугаар дулааны цэцлэгээ станцыг барина гэдэл одоо сүүлийн 10 жил ярьлаа. Тэгээд одоо олон ч төлөвлөгөөнд орсон л байх мэдээж. Тэгээд өдий хүртэл одоо сууринч тавигдаг бол явж штэ. Энийг ер нь та юу гэж байна? Сэргийгдэх ч юм уу ч. Тэгээд усан цахилгаан станцуудыг одоо ашиглалтанд оруулах гэж байгаа юм л да. Эхлүүлнэ гээд. Тэгтээ бас энд бол нэг талаасаа бол маш зориг хэрэгтэй. Засгийн газар бол одоо энэ зориглоод хийх хэрэгтэй. Одоо маш их мөнгөөр бид нар ч ингээд сүүлийн зөвхөн одоо 5 жил захин зарцуулсан байна шүү дээ. Тэгэхээр үүнийг шууд л эхлүүлэх хэрэгтэй. Ингээд одоо ингээд алим болох юм лоозгонсон байдалтайгаар тий нэг юм ирээдүйн цаг дээр асуудлыг ярьдаг байх юм байна. Яг нэг нөгөөхөд дахиад нэг станц биш дахиад 2 станц биднэрт хэрэгтэй байна. Дахиад аж үйлдвэрүүд хэрэгтэй байна. Тийм үү? Дахиад биднэрт одоо Монголмын шиг цементний үйлдвэр хэрэгтэй байна. Маркийн шиг цементний үйлдвэр хэрэгтэй байна. Ингээд аж үйлдвэрчих тал руугаа ингээд процесс руу ажлуудаа хийхгүй болохоор ингээд хэтэрхий лоозгонсон байдалтай болоо. Одоо эндээс нь бизнесийн рүү залхаж байгаа байлгүй дээ. Харин тийм. Тэгэхээр одоо газрын тосны үйлдвэрч одоо ашиглалтанд орох хугацаа нь бол одоо болцсон мөртлөө дахиад 27 онд гэж хойшлуулсан. Одоо ингээд 27 онд бас дахиад орох боломж байна уу гэхээр одоо дөнгөж бүтээн байгуулалт нэг 50% л явж ин гэхээр
танихаар яг хөө тэр ийм юм биш. Зөвхөн үйлдвэрийн бүтээн байгуулалтын 50% болохоос иргэний нийгмийн одоо иргэний барилга байгууламжууд нь нийгмийн дэд бүтцүүд бүгдийг хийцсэн юм л шин. Зөвхөн одоо үйлдвэрлэлийнх нь одоо явцал 50% тавьж байгаа. Тэр за 27 онд байхэд одоо ашиглалтанд оруулсан тийм мэдээж чинь одоо 1 хоногийн ч гэсэн өмнө оруулсан шүү дээ. Гэхдээ бас ийм том хэмжээний төсөл чинь бас зөвхөн хэрэгжүүлэгчдээс шалтгааллахгүй бас нэг проблемд байдаг л баг. Юу л гэж бодож байна. Гэхдээ яг бодтойгоор Монголд одоо хэрэгжиж байгаа хамгийн том төслүүдийн нэг бол яг одоо мөн шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж жагаад одоо алга хавсар залбирч байгаа л бүгдээрээ дэмжиж байгаа л ашиглалтанд оруулж бас нэг шатхууны хамаарлаасаа гарах хэрэгтэй байна тийм. Тэгвэл бид нар ч одоо юм бол ингээл одоо ингээд саяхан ингээл бензин тосгүй боллоо гэсэн. Ингээл очиод гуйж л байгаа юм чи яг бод тэр энэ. Сайлаа зэхээр саваа зэх гэдэг шүү дээ. Тэгтэл одоо саваа зэхээгүй ижил одоо бензин гуугаал ингээл өдий хүрсэн байна. Тэр нэг ч одоо өөрийн гэсэн нөөцийн савгүй өдийг өрөө дандаа л одоо хувийн хвшлийнхны нуруунд дээр л асуудлыг ингээд зохицуулж аргацаач ирсэн байна. Тэгээ одоо ингээд ямар ч гэсэн 26 оноос тэр өөрийн гэсэн нөөцийн сав барьж эхлэн ямар ч гэсэн хувийн хвшлийнхныг одоо давхар дэмжинэ гэдэг ийм төлөвлөгөө явж байгаа юм байна. Энийг та юу гэж байна? Өөрийн гэсэн нөөцийн сав биш л дээ. Ер нь бол яг одоо энэ салбарт бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийнх нь савны багтаамж нь ядч нэг 2 сар нөөцлөх хэмжээтэй одоо бий болгож өгье гэдэг л санхүүжилт штэ. Тэр чинь бол аж ахуйн нэгжүүд өөрсдөө банкнаас зээлээд өөрсдөө барина л гэсэн л одоо хэлсэн штэ. Тэгэхээр энэ зөв штэ. Одоо сайтаа хэлсэн сайлаа битгэл саваа бэлд гэж хэлдэг. Тэгэхээр хичнээн сайлтай байгаа савгүй бол одоо хаана хадгалах юм? Хаана хэрэгцээгээ бий болгох юм те? Одоо энэ чинь бас одоо энгийн хөдөөний айлар ярих юм бол авж байгаа сайл нь хамаагүй ихтэй дээ шүү дээ. Одоо сав суулганаасаа. Тэгээд тэр чинь одоо яг хаягл болгох юм уу гэдэг ч юм уу те. Тэгээ бас ингээд ер нь бол ингээд дандаа аргацааж явсаар байгаад асуудлуудыг энд хүргэсэн юм байл. Тэгэхээр орсууд бол ингэж байгаа юм л шүү. Та нар өөртөө нөөцийн саваа ахиухан бариач. Тэгээд бидний боломжтой өгөх үед нь та нар ахиухан аваад хадгалчаач. Нөөцлөд авчаач. Тэгвэл бид нар байнга ингэж тогтмол одоо өгөх хэцүү байна. Ялангуяа энэ дайны нөхцөл байдалтай улс бол өөрөө бас дотроо ч гэсэн хэцүү байгаа юм байна шүү. Тэгэхээр энэ асуудал дээр бол төр одоо яг өөрийн гэсэн нөөцийн сав барих асуудал бол байхгүй юм байна гэж. Яг хоторсон ч гэсэн эхэлж байна те. Одоо оройтсон ч гэсэн одоо эхэлж штэ. Тэгээ эн чинь бас ашиглалтанд орсныхын дараа үр дүнг нь харцгаах байлгүй. Доор ээж нэг 3-аас 6 сарын нөөцтэй байх гэдэг асуудал бол наазахын стандарт юм байл шүү дээ. Одоо тэгтэл одоо 1 сарын л нөөц хадгалж чадхаар хэмжээний байна уу яаж вэ? 14 хоног л гэдэг шиг үлдээ тий. Бүрүү. Тандем сайдын одоо юугаар бол савных нь багтаамж. Тэгж ойлгосон би. За тэгэхээр ч одоо хэцүү юм байна. Би яг энэ тоог нь сайн мэдэхгүй шүү. Би зүгээр сүлд бол ярианаас нь тэгж ойлгосон. 14 хоногийн тийм багтаамжтай байна гэж. Одоо энэ шатхуун импортлж аж ахуйн нөхцөлд би тэгж ойлгосон. Ер нь одоо парламент одоо бүрэн эрх нь хэрэгжээд бараг 2 дахь жилдээ орчоод агцсан чинь олигтой баталсан тийм нэрлээ заачих хууль харагдахгүй л байж штэ. Тэгээд нэг төсвөө нэг босон болоогүй батлаад эргэж буцсаар гал таардаг. Сая ч гэсэн төсвөө батлах гэж бөөн одоо санал судлалын хэрүүл хийсээр гал арай гэж нэг юм хугацаанд нь амжуулаад нэг тиймэрхүүл байдалтай баталсан штэ. Тэгээд тэрнээс хойш бол яг одоо дөрвтэй яг ингээд олонний анхаарал татсан ач холбогдолтой тийм хууль асуудал ярихгүй л ингэж хараад. Яг та өөрөө нэг сэтгүүлч хувьдаас тэгж бодож магадгүй. Ихтэй зарим тохиолдолд сүмжлэлтэй бол би бас санал нийлнэ. Сая чинь 9 сарын 1-нд улсын цүж өргөн бариад 9 сарын 12-нд чинь Монгол Ардын намынхан хоорондоо хоогдоод эхэллээ шүү дээ. Одоо зодолтоо тий. Албан шалганд тэд нэг монголчуудын эрх ашигын төлөө голын хоёр ирэг дээр гарчаал би энэ рүү чулуу шидэл. Нэг бас нэг энэ улс орноо бодоол нэг чигтэйгэн хайрлаад хоорондоо бас муудалцсан байхгүй шүү дээ. Яг үндсэндээ өөрсдөө эрх мэдлийнхэн төл муудалцсан. Хин илүү том эрх мэдлэлтэй болох уу гэдэг юм одоо зодон боллоо шүү дээ. Үүнийхээ үр дүнд юу болсон бэ гэхээр 9 сарын 12-наас 11 сарын 15 буюу нийтдээ одоо нэг төсөв хилцс нэг 75 хоногийн нэг 60 хоногт нь үндсэндээ эдгээр чинь төсвөр одоо биенээ бойкотлж, эрцээр биенээ бойкотлж. За тэгээд улсын их хурлыг юу нь бол ямар нэгэн байдлаар үндсэн хуулийн зөрчил рүү оруулах юм алхмуудыг зохион байгуулалт дээр хэлээ шүү дээ. Тийм болохоор ийм зохион байгуулалт үйл явдлуудаас болоод одоо энэ хүмүүсийн одоо иргэдийн тийм монголчуудын бухимдал байх нь аргагүй шүү дээ. Зөв шүү дээ. Бухимдалд харна шүү дээ. Яг бол улсын их хурлын чинь хамгийн нэг том үндсэн хууль төсөв батлах шүү дээ. Тэгээ батлагчсан төсвөр засгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Тэг гэтэл ингээ яг тэр үеэр нь амнаас үнтэй адуус гэж юу байх вэ гэдэг шиг одоо төрийн дээр нэг нам гарчаар ийм болгод юм байна. Тэгээд намынх нь цагаан байран дээр болж байгаа маргаан очиж ордонтор орж ирдэг. Тэгээд төрийн ажлыг гацаадаг, явуулахгүй байхыг ирмэлздэг. Зохион байгуулалтаагаар одоо үндсэн хуулийг зөрчүүлэх гэдэг юм орлого хийдэг ийм л юм биш үү? Тэгээд эдгээр чинь ихтэй яг нь хоёр хуваагдсан байх сайн л да. Та хоёроос өмнө санаж байгаа бол Ж Эрдэнэт ерөнхий сайд болцоод засгийн газар сурах үед нэг хоёр хуваагдсан та. Бас нэг юм болоо л тий.
Тэгэл тэгтээ 32 33-аар. Тий. Тэгээд нэг тал нь та нар бүгдээрээ босролын зээлээс уулгаалсан шүү дээ. Нэгнийхээ эргийг гаргаж яриад нөгөөт нь тэгвэл та нар жидүү уулгаалсан шүү дээ гэж нэг хэдэн минийхний хулгайг ярьдаг та. Сая бас тэгэл тийм юм боллоо ш. Эдгээр нь хуваагдсмоос монголчууд мэдээлж байгаа. Хинхэн ямар хулгай хийчихв, хинхэн хуулж өрчөөд бусдад өөртөө ямар давуу байдал бий болгох ч үгээд. Нэг сайн тал нь. Эрх хэрэгчид талцах тусмаа хулгай луур нь илчлэгдээд олон нийтэд мэдээлэлтэй болоод ямар ч гэсэн асуудлыг энэ хулгай луурыг таслан зогсоох нэг тийм шалтгаан гарч ирж байгаа гэж хараад байна тийм. Одоо чинь та ерөө санаж бол тэр чинь яг бүгдээр адилхан жигдэх 950 саяны зээл авсан байсан тийм. Тэр чинь одоо цоон байгуулалтын эрэг үстэй нэг бүгдийн судлаад за та нар яг адилхан тэнд юу өгөх юм байна гэдэг зээлийн ороо шийднэж байхгүй ч улсын шийдвэр гарцсан гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь ингээд ийм улс төрчид нь энэ одоо засгийн газарт байгаа эрх мэдэлтэй хүмүүс нь дандаа ийм боломжийг төрүүлж авдаг ийм байдал чи өөрөө нийгмийн хүндлэг бий болоод байгаа байхгүй. Босролын зээлийн сан гэсэн таваараа мэдж л бүгдээрээ л авсан байсан тийм. Дуулсан зээл юм билээ шүү дээ. Босролын тэтгэмжийн сан байсан бол 5 жил ажиллаад тэр цайрж болно чинь тэтгэмж өгж шүү дээ анханаас нь. Зээлийн сан гэсэн тэгээд буцаж өгөх гэсэн ойлголт үстэй. Гэтэл тийм бол байхгүй байгаа үстэй. Тэгээд нэг хэвлэлд гарахаар нэг сандраал гинт яасан ч мөнгөтэй бэлэн авиж маргааш төлөлт хийцгээгээл те. Тэн чинь угаасаа өөрт нь байсан юм ийг л одоо төрд байгаа учраас үнэгүй ашиглаж байгаа гэсэн үг үстэй. Тэгтэл тэр цаана хичнээн олон мянган залуучууд сайн сурдаг одоо дарга ахгүй сайд гişүн одоо аавгүй тийм хүмүүсд хичнээн охирж үлдэж байна. Энэ чинь тэр охирлыг юус ярихгүй байгаа. Тэгэхээр сая одоо жишээлбэл ардын намынхны ээлжид одоо талцлаар одоо 30-38-аар хуваагдлаа штэ. Тэгэхээр энэ хуваагдлаас анзаархад ерөн зүгээр нүүрсний хулгай гэдгийн цаана одоо бас нэг зарим нэг эзэд нь тодорч эхэлж гин гэж харагдсан л та. Зүгээр тэр бортигийн уурхай гэдэг дээр одоо юу гэдгийг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гээд улсын хурлын дарга огцорлоо шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ улсын хурлын даргын огцорсон шалтгаан дээр ер нь та хувь гишүүний зүгээс юм юу гэж харж байгаа юм? За тэр бортыг мэйхтэй холбоотой юмд би мэдэхгүй. Ягаад тэр одоо тэрлийн мэдээлэл нь хуулийн байгуул шалгаж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр надад бол тэр мэдээлэл нь байхгүй. Ер нь бол ихтэй яг нэг үлэхэд одоо энэ 3 сонгуул дараалал ялцсан намаас нөөцтэй холбогддог одоо хайхад хэцүү гэлгүй. За одоо баг холбогдсон байдаг байлгүй. Энд чи одоо холбогдсон хайснаас холбогдоогүй нь хайсан амархан байлгүй. Тэгвэл тэгж л ойлгож байна. Юу тийм үү? Наад бас яга юугүй л сонсогдож байна. Одоо энэ 126 дотор эрхвч нэг одоо 80 орчим хувь нь шинэ гишүүд байна гэж харагдаад байгаа шүү. Тэгэхээр тэд нар бол харьцангуй ийм одоо янз бүрийн ашиг сонирхлын зөрчилд бүлэглэлд холбогдож амжаагүй л байгаа. Шинэ гишүүд нь л тийм байгаа. Тийм юу л тэгж л. Тэгээ одоо энэ нүүрсний хулгайг одоо илрүүлж таслан зогсоох тэмцэх энэ одоо зам ихэр зэрэг бартаатай байх бол та ер нь юу гэж харж байна? Яг хөө ер нь бол нэгдүгээрт төрд хэмжээний хөрөнгө байгаа учраас тэнд хүмүүс байршаад тэндээс ингээд одоо амин зуулгаа хийгээд ашигнжгаа хийгээд шүү дээ тий. Тэгэхээр ер нь төрд заавал ингээд тийм хэмжээний хөрөнгөтэй байх ёстой мó гэдэг нь ойлголт байхгүй. Тийм. Тэгэхээр одоо Эрдэнэс 5-7-гийн тэрийг тодорхой хэмжээний одоо хувьчлээгээд за эсвэл одоо менежментийн шинжилгээгээд бүх одоо үйл ажиллагааны одоо шилэн ил тод болгоод ингээд үйл ажиллагааг ингээд засаглалын сайжруулахгүй бол одоо байгаа энэ байдлаар бол энэ тэнд ажил хийсэн хүн болгон нөөцтэй холбогдно. Тэнд ажил хийсэн оролцсон компани болгон дараа нь ямар нэгэн байдлаар шалгагдана. Тэгэхээр ер нь бол одоо үйл ажиллагааг нэл тод болгох хэрэгтэй. За захирлын нээлттэй сонгон шалралтад томилдог байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг одоо нэг яг нэг үлдийг ирэх болж байгаа намынхан л очиж штэ тий. Төрд их хэмжээний хөрөнгө байгаа учраас тэнд асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо Монголын төр чинь 122 их найдыг ямар нэгэн хөрөнгөтэй байгаа штэ тий. Түүний 2 их найд нь автомашин гэдэг ч юм уу. Тий. За ингээд барилга байгууламжууд, за ингээд төрийн бол орон нутгийн өмчит компаниудын хөрөнгүүд гэдэг ч юм уу ингээд тийм хөрөнгө байгаа учраас ингээд маргаа ус. Та боддоо дотоодын нийт бүтээтгүүний чинь 74% төр өөрөө үйлдвэрлэдэг штэ. Таны саяны тоог анхаарал татлаа та. Төрд одоо байгаа хөрөнгийн баг 2 их найд нь зөвхөн автомашин байна гэж шүү дээ. Тэгэхээр одоо уул нь одоо эн чинь тансаг хэрэглээг танах зорилгоор одоо ган төмөр гишүүн болвол бензин баг иддэг тийм машинаар солиё гэдэг ингээ уриалга гаргаад уул нь ихэнхийн одоо худалдахын худалдаад өөр тийш шилжүүлэхин шилжүүлээд ингээ дууссан гэж хараадсан чи одоо ордны гадаа чинь битүү жип машин л ингээ цоо шинээрээ загвараараа ингээ үзэсгэлэн гарсан юм шиг л байж шүү дээ. Тэгэхээр эн чинь л одоо 2 их найдын хэмжээний хөрөнгө байна гэсэн үг үү? Тийм зөвхөн яг хөө тэр чинь нийтдээ 40,700 ширхэг тээврийн хэрэгсэл л дээ. Одоо тэр дунд ачааны машин орно, суулгах машин орно тий. За одоо хөдөө аж ахуй зорилттой одоо трактор комбайнууд орно гэдэг ч юм уу. Ер нь бол зөвхөн 2025 онд гэхэд
Чоошин загварын Nissan Patrol Y63 гэдэг автомашиныг За. төрийн ямарваа нэг одоо альва байгууллагууд нийт 16 явсан. Энэ бол бизнес хийж байгаа компани буруу биш шүү дээ, тий? Бүтээгдэхүүний айл болохоор орлуулахыг л бодож шүү дээ. Төрдөж гэнэ, хувьдж гэнэ тийм үү? Зарим хүмүүс бол ингэдэг одоо төрд орон нутгад машин шаардлагатай. Үгүй шаардлагатай зөв үнэн. Мэдээж хөдөө орон нутгад одоо цас зуднаар одоо хавар намар хөдөө явахад тулах чадвар сайтай машин хэрэгтэй нь үнэн. Онцгой байдал ч юм уу тий. Гэхдээ арын санал дээр LCD дэлгэцтэй team тансаг high class машинаар яах гэдэг. Хөө за. Зөв тийм биз дээ. За тийм шүү дээ. Тий. Тулах чадвар сайтай машиныг авах нэзтэр заавал арьсан одоо салонтой тэгээд харын хоёр сандал дээр LCD дэлгэцтэй team машинаар одоо яах юм те. Тэр чинь ингээд ийм мэдчээр нэг хэмэлт хийж болох байхгүй да. Мэдээж тэр машины хэрэгцээ байгааг ойлгоно. Гэхдээ 25 оны төсвийг ч одоо бүсээ чангалж байгаа хэмсэн төсөв баталсан гэдэл гайхуулаад гэсэн чинь бас одоо 16 жишрэг тийм тас машин авсан юм аа. Зөвхөн нэг загварын машин шүү дээ. Тэр өөр машин зөндөө байгаа шүү дээ. Үу за. Манай ажлын албаныхаа тэр одоо тендер зэг гэмээр нэг сайтыг ухаад үзэхэд бол нийтдээ 24 орчим тэрбум төгрөгөөр орон нутаг болон төрийн байгууллагууд машин авсан байна гэж хэлээ. 24 тэрбум төгрөгөөр. Энэ онд одоо 2025 онд гэсэн үг. Харин тий. Тий. Үу за. Тэгэхээр 24 тэрбум төгрөг гэдэг чинь одоо баг 10 цэцэрлэг барьчихаар мөнгө шүү. Яг хамгийн энгийн лок нь юм байгаад байгаа юм аа. Онцгой байгууллагууд тийм үү? Одоо цагдаа, эмнэлэг, сум одоо сумын төв эмнэлэг гэдэг ч юм уу тийм. Онцгой байдал гэдэг ч юм уу. Эдгээр байгууллагуудын нэг автомашин зарцуулж байгаа мөнгө нэг 100-аас 140 сая төгрөг юм дунджаар. Аймгийн эцэг дарга нарын аймгийн эцэг дарганд хамгийн газрын дарга Эрдэнэ урлын зарлж байгаа автомашины тендер худалдаа бат нэг машиныхын дундч мөнгө 300 сая төгрөг байдаг. Ялгаатай байгаа. Миний яриад байгаа минь л баггүй. Мэдээж тэнд машины хэрэгцээ байгааг ойлгоно зөв. Гэхдээ ягаад заавал ардаа LCD дэлгэцтэй хамгийн тансаг загварыг аваад байгаа юм бэ гэдэг асуудал баггүй. Тэгэхээр энэ хэмнэлтийн хууль үйлчлэхгүй шүү дээ. Тий. Тэгээ яг хөө тэрийг бид нэр өнөг аймгийн Эрдэнэ урлаар оруулаад төсөвтөө оруулаад баталгаад одоо батлуулсан гэл тийм л тайлбартай. Энэ талаас харахаар хулж өрчөөгөө. Гэхдээ лок код энэ ч байж болохгүй зү шүү дээ тий. Одоо та ингээ одоо гараа тараараа төрийн машинуудад цэнгэр дугаар зүүнэ гээл. Тий. Нэг бөөгийн болоо солиодсон. Одоо яг бодтер хин цэнгэр дугаар зууж байгаа. Харагдах бэлдсэн шүү. Эмнэлгийн машин, цагдаагийн машин, онцгой хөдөлгөөний машин 3 дээр л байгаа. Угаасаа таныг тэмдэгтэй тэр 3 машин дээр цэнгэр дугаар зууж хэлбэр үүсэж яах гэдэг. Хөө тийм биз дээ. Тийм шүү дээ. Тэгээ ордны гадаа ингээд та яамдын гадаа очиод цэнгэр дугаарт машин цөөхөндөө за байвал нэг Star X л байгаа. За. Боссон тэгээд л ерөөсөө дандаа цагаан дугаарт байгаа шүү дээ. Өө за. Тэгээд одоо сая батлагдсан 2026 оны төсөв чинь одоо энэ өмнөх одоо төсөвдөө бодох юм бол харьцангуй бас бүсэж чангалсан л ийм төсөв болсон гэж яриад байдаг. Тэгвэл дотор нь бас нэг ганц нэг хасчихмаар одоо хэмнэж болох зардлууд харагдаад л байсан да. Таны хар ер нь ямар зардлууд орчих вэ? Яг хөө ер нь нөгөө сонгуул болгоноор амлалт одоо худлаа амлалт өгөөд. За. Тэгээд тэр амлалтантаа хиймлэр хүрэхин тулд төрийн бүтц ингэж улам данхаалгаад урсгал зардал айгүй өндөр болсон. За. Одоо 2016 онд Монгол улсын төчнийг 9 тэрбум биш 9 их 80 төчмөр яригддаг байлаа шүү дээ. Тий. Тэгэхэд одоо 33 35 их 80 дээр яригдж шүү дээ, тий. Зөвхөн сүүлийн 2024, 2025, 2026 он сүүлийн 3 жилийг бодох юм бол бид нар ч нийт 97 их 80 төгрөг захин зарцуулж байгаа байхгүй. За сүүлийн 5 жилээр ингээ ярих юм бол бараг эн чинь 160 орчим их 80 төгрөг болчихж байгаа. Тэгээ бид нар мөнгөтэй өнөөхөр мөнгөтэй ууз. Тийм байна. Тэгээд төрийн бүт зөөр ингээ данхаагаад тахаар эргээд тэр урсгал зардлаа буулгаж чадах болчих жоох. Тэр урсгал зардлыг буулгах гэхээр аль нэг даргын нь хамаатай, аль нэг даргын дүү, аль нэг даргын намд нь сонгуулаар ажилласан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гэдэг байгаа. За. Тэгэхээр эрх барьж байгаа хүмүүсийн бүгдийн эрх ашиг хөндөгдөх гэдэг байгаа учраас энийг хөндөж чадахгүй мэл. Жишээлбэл та одоо ямар асуудлыг асуулах гэж үздэг? Одоо чинь маш их хэмжээний урсгал зардал байна. За би эндээс танд та хоёрын хараад төгөө. Зөвхөн аймагуул дээр хэлэхэд. За жишээ нь Орхон аймаг гэхэд байр ашиглалтай холбоотой зардал нь бусдаар гүйцэтгэх арга хэмжээ гэдэг зардал баг шүү дээ, тий? Тэрний зардал нь 2016 онд 970 сая төгрөг байсан бол за та одоо 10 их 80 болцсон. Ингээ 10 дахь өссөн. Одоо чи нэг юм байгаа. Улсын төсвөөс санхүүжлэг 480 орчим барилга байгуул. Одоо байгууллага байгаа. Одоо орон нутгийн одоо татврын газрууд гэдэг ч юм ингээд нийтдээ 480 орчим байгууллага улсын төсвөөс санхүүжиж байгаа. Ямар нэгэн байдлаар. За. Эдгээрийн урсгал зардал нь 2016 1 их 80 төгрөг байсан. Одоо 4.5 их 80 болсон. 4.5 дахь өссөн. Оо тийм шүү дээ. Тэгэхэд таны цалин таны орлого 4.5 дахь нэмэгдсэн үү гэдэг логик байхгүй. Тэгэхээр яхаараа төрийн зардал нэмэгдээд идэв. Тийм үү? Тийм шүү дээ. Байр ашиглалтай холбоотой зардал
53 тэрбум төгрөгөөс нь одоо 184 тэрбум болж байна. 2026 төсөв дээр шүү. Хангамж бараа материал нь 30 тэрбум байсан бол одоо 118 тэрбум болсон. За. Эд тогшил урсгал засвар нь 12 тэрбумээс 485 тэрбум болсон. Нийтлэг үйлчлэгээний төлбөр зардал нь 98 тэрбумээс 485 тэрбум болсон. 16 оноос хойш юутай харьцуулаад байна. Гэхдээ яг энэ ч одоо инфляц гэдэг одоо үнийн өсөлт гэдэг одоо олон шалтгаан байна л да. Таны цалин 5 дахь нэмэгдсэн юм уу? Үгүй л дээ. Тэгээ ягаад төрийн за таны төгөл одоо худалдаа авах чадвар 5 дахь нэмэгдсэн юм уу? Сайжирсан юм уу? Үгүй. Харин тэгвэл яхаараа төрийн зардал нь ингээд 4-5 дахь өсөд идэв. Яг баг шимчнэрийн салхи сая зүгээр хил ам хийж боо юм болж жагсаал цуглаан ажил хайлтанда тулжиж арай гэж нэг юм одоо хүчээр шахуу нэмлээ шүү дээ. Тэгвэл ер нь зүгээр ингээд урсгал зардлаа ингээд хүснээрээ нэмж болоод байгаа юм бол ялангуяа энэ хөрөнгө оруулалтын зардлуудыг ингээд дураараа нэмж болдгийн болвол баг шимчнэрийн салхи гэж давхар нэмээд явах боломж байсан л дээ. Яг маш их мөнгө байсан бохгүй да. Тийм ээ. Зөвхөн 2026 оны улсын төсөв дээр 2025 оноос шилжиж орж ирж байгаа буюу 25 он дуусгаагүй тэгсэн мөртөө төсөв төртөр нэмэгдсэн нийт 805 тэрбум төгрөг. За. Одоо та өнгөрсөн жил за би 25 онд дуусгаагүй 26 онд руу шилжсэн 805 тэрбум төгрөг. 139 төсөлд 805 тэрбум төгрөг нэмэгдсэн. Анхны төсөв төртгөөс. Одоо ингэнээр ярих юм бол за тухайн одоо өртөнд 2 тэрбум байсан гэж бодъё. Тэгээд тэр чин 2.5 тэрбум болоод ороод ирж байгаа байхгүй та. Тэгээд анхны төсөв төртгөөс нэмэгдсэн зөвхөн 805 тэрбум төгрөг. Гэхдээ одоо нэг жилийн дотор юмны үн одоо ингэж огцон өснө гэж тооцож ингэж зардлыг нэмээд ийн үү? Юутай холбоотой юм? Гэхдээ яг би зүгээр 2016 оноос сүүлийн 10 жилээр ер нь одоо гол нэрийн хүнстэй бараа бүтээгдэхүүн, даалгавар нэг инфляц нөлөөлдөг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр харж үзсэн. Тэгээ би өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайдаас сухта хэлж ирсэн. Дунджаар нэг 200% өсөлттэй байна. Юу нэг жилийн дотор уу? Үгүй нийтдээ. Одоо 10 жилийн хугацаанд. За өмнөх жилээс нэг дунджаар нэг 13.4, 14.4 өсөлт юм байна. Одоо бараа бүтээгдэхүүний үн. За. Гэтэл таны цалин, таны олж байгаа орлого тэгж нэмэгдэж байгаа гэсэн үг байхгүй да. Тэгэхээр бодлоор үгүй бол. Тэгэхээр олж байгаа орлого чинь зарлааг үүсгэх өдөрт хүн яа тий. Үрэл 50 үсттэй. Тэгээ үр зээлэнд баригдал дуусчихсан л да тий. Тэгээ үрэл 50 үсттэй, тэгж л амьдрын үсттэй. Ийм болчоод байна. Тэгээд тэгсэн мөртлөө төрд байгаа аливаа хөрөнгө төрийн өмч компаниуд төрийн урсгал зардал нэг 5 дахь өсөд байдаг. Гэхдээ наад одоо жишээлбэл 25 онд одоо хийж дуусгаагүй ажлуудыг 26 онд үргэлжлүүлэхэд 805 тэрбум төгрөг нэмэгдэж байна гэдэг чинь баг их найт төгрөг гэсэн үг. Юмны үн яхан өслөөхөд зүгээр төрийн одоо худалдаа авалт юм уу төрийн бүтээн байгуулалт бол бас үн өсөхгүйгээр барих боломж байгаа юм шүү. Одоо ийм бохгүй да. 100 хүүхдийн одоо ортой дотор байр. За 600 хүүхдийн багтаамжтай сургууль гэдэг ч юм уу тий. За одоо аймаг дээр бол эмнэлгийн үйлчлэгээний барилга байгууламж гэдэг ч юм уу. Эднийг нэг жилийн төр барьдаг л ус болж ил. Тэгэхээр бид нар маш их мөнгө хэмнэх гэдэг байгаа байхгүй. Үгүй нэг жил байтугай энэ ч та 10 жил дамнаж бариад арай гэж нэг юм ашиглалтанд оруулсан юм жишгүй зөндөл биш. 17 дахь жилдээ хэрэгж байгаа төсөл хүртэл. Тийм 300 ортой хүүхдийн одоо эмнэлэгч нь баг 10 жил барьж арай гэж ашиглалтанд орсон. Харин тийм. Тэгэхэд одоо сая би нэг сарын өмнө мэдээ харж байхад нэг хэдэн барилга барьдаг бизнес хийдэг залуучууд нэг сургуулийг хавар эхлүүлээд намар дуусгацсан юм байна шүү дээ. Хаана? Яармах тийм үү та? Оо за. Тийм. Шинэ Монгол 3 гэсэн баха. Оо за. Тэгээд болоо л байгаа. Түүхэн рекорд тогтоцсон байна шүү. Харин тэгээд хүмүүс хийж чадаад байгаа үстэй. Тийм бэ. Зөвөр би нэг дээр нэг чуулган дээр жишээ аваад хэлсэн хүмүүс манай чожо сайд чинь жилд 2000 айлын орос ашиглалтанд оруулаад байгаа үстэй. Тийш тэр хувийн компани руу хэлээд хэлээд байгаа. Тэгээ яхаараа тэнд байгаа нэг 100 хүүхдийн ортой дотор байрыг 7 жил барьдیں۔ Тэгээ ягаад төсөв төртгийг нэмээд өгдیں۔ Хувийн биш бол газ бариад өртөг өсгөөс өмнө газ бариад одоо өртөө хэмнэ гэж бодно. Гэхдээ чадваргүй компаниудыг шалгаруулаад зориуд ингээд өртөг нөсгөөд ингээд би бол төсөв идээд яваад байгаа компанич төр өгж байгаа хүмүүсэнч төр тэгээд угаасаа өртөг одоо эргэжил нэмнэ гэж мэдэж орд юм байна гэж ойлгосон шүү дээ. Гэхдээ та бодоо зөвхөн нэг жил дээр 805 тэрбум төгрөг нэмэгдэж чинь амар мөнгө байгаа шүү. Амар шүү. Жил болгон ингэж их найт төгрөгийг зүгээр ингээд нэг юм сул одоо хаяад ин л гэсэн үг. Тийм. Тэгэхэд сая ахмадуудынхаа тэтгэмжийг 2 хувааж өгнө гэд мөнгө байхгүй гэсэн чинь 2 хувааж байгаа шалтгаан 375 тэрбум төгрөгийн их усэр байхгүй нэ л гэсэн юм биш. Тэгэхдээ ингээд энэ төсөв дөртүүч ингээд нэмэгдээл байгаа зү. Засгийн газрын оруулж ирсэн төсөвдөр дахиад 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал өөр газраас аваад шилжүүлээд тавьсан байл шүү дээ. Тэгээ тэр одоо энэ хөрөнгө оруулалтын зардал.
Тэгээ тэр нь ихэвчлэн зам дэд бүтэцгээд нэг тийм онцгийн ач холбогдолтой биш ийм одоо хөрөнгө оруулалтын зардал байсан. Тухайлх юм бол Өвөрхангай аймгийн нэг сум руу 100 гаруй километр зам барих тийм төсөв. Явж илээ. Тэгэхээр 200 орчим тэрбум төгрөгийг тэр зам барих шаардлага байсан юм уу? Яг бид нар нэг талаасаа тэнд бас хүмүүс амьдарч байгаа гэдэг бодох хэрэгтэй шүү дээ. Одоо нийт хүн амын чинь нэг 55 нь Улаанбаатартай бусд нь бол одоо өдөө орнотогт ингээд хуваагдаад амьдарч байна. Тэнд ч гэсэн бас нийгмийн тэр халамж нийгмийн үйлчлэг авах хэрэгтэй байхгүй адилхан. Ер нь бол миний хэлээд байгаа ийм их мөнгийг өрн тараа ихээр эсвэл нэг асуудал шийдэе явъя. Эхлээд сургууль цэцлэгийн асуудал нэг жил. За нэг бол одоо эмнэлгийн багт хамжаа шийдэе энэ жилдээ. Нийт хэдэн төгрөг хэрэгтэй. Нэг тоо гарнаа да. За дараа нь сургууль цэцлэгийн хүртээмжийг нэг бүр шийдчих. Ингээд асуудлаа нэгээр шийдээ явахгүй бол зардал нь ингэж тэлсээр байгаад хөрөнгө оруулалтын зардалгүй болоод байгаа хэдэн жоохон төгрөгөө яаж хуваарлах уу гэдэг нь асуудал үүсээд тэгээд л одоо сумын төвдөө 1.5 км замыг л чинь 3 жил бариад байна шүү дээ бид нар 2020 2020 тэгэхээр энэ чинь байгаа мөнгөө бүгдэнд нь жигтэн тараах бодлого бариад ингээд хийчихэж байгаа байхгүй. Тийм учраас та одоо сумын төвдөр байгаа цэцмэл замын 500 м нэг жил бариад 500-ын дараа жил 500-ын 3 жилд барьж ашиглалтанд оруулж байгаа. Тэгж шүү дээ. Одоо энэ дархны замыг одоо хичнээн жилж барив та бараг л 6-7 жил барив үсттэй энэ ч та. Энгийн нэр ярих юм бол одоо хүн гэр орондоо арайч ус ингэж хандахгүй байх л та. Одоо хэцүү л байна та. Одоо нөгөө нэг ёстой төсвийн мөнгө уйлдгүй гэдэг шиг л тийм үг гараад ийм их урсгал зардалтай байдаг байхгүй. Одоо чинь арц намын үед бол та санаж бол ер нь одоо ажил хайлтнагч гарч байгаа гэж 12-16 оны хооронд. Тийм л үү? Тий. Ааха. Тэгээд хоёрдугаарт инфляц бүр 1.1% рүү орж ирсэн. Тэглүү. Тэгсэн. Мартцсан байна уу 10 жилийн тоог бол өмнөх тоог бол тийм байна. Тий. Тэгэхээр та тэднийгээс эргээ хараад үзээрэй. Одоо танд бодвол архив байд. Тэр үед чинь бас мэдээж нийгэм байгаа гэж хүмжил байж. Хил ам хийгээл төсөө батлах гэж бөө юм бол арил зодтолдох дээрээ тулж исэн тохиол. Чи нийгмийн амьдрал өрнжил байгаа юм чин шүүмжлэл байж л байна, үл зөрчил байж л байна, үл ойлголцол байж л байна. Тэгээ одоо ингээд сүүлийн үед яг хаа ингээд засгийн газрын зүгээс энэ төрийн өмчит компаниудаа цомгохдох ёо, алдагдaltaй ажиллаж байгаа төрийн компаниудаа одоо ховжлаад олон нийтийн болгохыг болгоод ингээд хооронд нь нэгтгэхэд татан болгоё гэдэг ийм зоригтой шийдэл гаргаж байгаа нь бол сайн талтай байна л да. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол засгийн газрын ээлжид ус хуралдаанаар нэлээд хэдэн төрлийн өмчийн компаниудын захирлуудыг халж солих асуудал хөндөгдлөө. Энэ дээр та ер нь сөрөг хүчний зүгээс ер нь юу гэж харж байгаа юм? Танаа нам дотор асуудал ирсэн үү? Энийг юу гэж харж байгаа? Ялсан талыг л томилгоо явж байгаа юм шүү. За. Тэгж л ойлгосон шүү дээ. Гэхдээ тэг яг ингээд алдаа зөрчил гараад байгаа учраас л хариуцлага тооцоод байл гэж би хараад байгаа шүү дээ. Ер нь бол алдаа зөрчлөхөө төрийн өмчит компани тэр үндэсний аудитын газрын тайланг үзэхдээ байхгүй юм байна шүү дээ. За яг одоо төрийн өмчит 122 шиг компани байна уу тий? За тэгээд тэр орон нутгийн өмчит компаниуд гэдэг нь 600 орчим компани асуудал яригдтыг. Бид нар нөгөө орон нутгийн өмчтийг ярьдаг байхгүй юу? Тэгээд тэн дээр 600 орчим компани асуудал яригдтыг. За түүнээс бол ашигтай ажиллаж байгаа нь Эрдэнэс 5 толгой 2 л байгаа бох тийм үү? Бус нь дандаа нэг 100-аад компани 5 л ашигтай ажилладаг, бусд нь дандаа алдагдaltaй байдаг. Тийм. Тэгээд зарим ашигтай ажилласан компаниуд нэг 10 сая төгрөг мөрөнд ашигтай гарчдаг байхгүй юу? Тэгээд тэр ашигтай ажилласан гэж яриад идэв. Оо яс гэсэн юм бэ те. Тэрийг өөрөөсөө шагналгаа хуваагаад авчдаг. Тийм. Одоо чинь 2019-өөс 2021 оны хооронд нийтдээ бараг 1 тэрбум орчим төгрөг үйл ажиллагааны менежментийн гэрээний дагав гээд өөрсөндөө бонус олгоцсон тохиол байж л шүү дээ. 970 орчим сая төгрөгийг тий нэг 10 компани захирал одоо урамшуул нэрээр авсан тохиол байж л шүү дээ. Өөртөө шагнал болгоод өгсөн. Үу за. Тэгэхээр энэ чи яг 2019-оос 21 оны хооронд гэхэр ч одоо тэрбум төгрөг хувааж авсан төрийн компаниудын захирлууд гэхэр ч одоо яг ковидын үед л одоо өөрсөндөө урамшуул өгчээд сурвалжлаад олох хэрэгтэй шүү дээ. Ямар эвгүй бэ? Тэгээ одоо бол тэд хүмүүс байхгүй халагдсан. Яг зарим нь өөр ажил хийж л байгаа. Тэгэхээр одоо энэ халагдах юугаа тушаалаа сонсцсон зарим нь яг өөрөөсөө өргөдлөө өгсөн л гэж байна. Тэр одоогийн энэ захирлуудын үед ер нь бас алдаа гаргасан байх магадлал байгаа юу та юу гэж харж байна? За би нөгөө яг тэр юуг нь уншааг өнөдөл бидэрт ирээгүй. Хоёрдугаар шалгалтын дүн гарсан гэдэг байгаа шүү дээ. Тэг яг хуу засгийн газар дээр танилцуулсан юм байлээ л дээ. Тэр чинь гишүүд бол ирэх шүү дээ. Одоо засгийн газрын гишүүдтэй л очсон баг. Ер нь бол төрийн өмчийг одоо хин одоо амжилттайгаар тонон дээр өнтөхөө гэдэг л үйл явсаа нэг хэдэн жил явлаа шүү дээ. Ер нь
Тийм учраас одоо энэ төрийг улам анхаалгаад байсан байна. Тийм учраас усал зарлыг нэмэгдсэн байна. Тийм учраас тэнд хяналтгүйгээр одоо ажиллах одоо эрхийг үүсэж юм тий. Тэгэхээр тэр ТЭЦ 4-ийн хувьд одоо жишээлбэл нэлээд олон тэрбум төгрөгийн бараа материал одоо хадгалтын горим алдагдсанаас одоо ингээд хаягдл болж хөвж байгаа гэдэг юм зөрчил байна л гэж байна. Ер нь таны хувьд ер нь одоо бид нар чинь гэртээ байгаа хүнсийг хүртэл муутахаас өмнө хоол хийж иддэг үстэй. Үгүй тийм шүү дээ тий. Тэгээ одоо болохгүй бол эрчим хүчний энэ цахилгаан дулааныхаа үнийг нэмэхээс аргагүй гэдэг юм зовлон яриа л шүү дээ тий. Тэгтээ эрчим хүчний үнийг нэмсэн шүү дээ. Тий. Одоо бараг 80% нэмээ үстэй. Чойлс сүрэн садар чанд цайд хоёр нэмсэн шүү дээ. Ааха. Тий. Тэгээд тэр цахилгааны үн нэмээд тэндээс чиний 25 онд 360 тэрбум төгрөг. За өмнө нь одоо ингээд хуримтлагддаг байсан 10,000 өгдгөөс 11,000 төлж байгаа. Орлого одоо сая нэмснээс хойших төлбөрийн орлого хооронд ингээд 350 тэрбум төгрөгийн зүрх байна. 360 тэрбум зүрх гарч байгаа. Би яг нүг та нүг цүнх оруулаагүй болохоор би зарим цааснуудыг хараагүй болчиход. За яг тэгээ нэг 363 орчим тэрбум төгрөг нэмэгдэж байгаа юм байлээ. За үүнийхээ мэдээж одоо тодорхой хэсгийн одоо хуримтлагдсан өөр одоо нүүрсний компаниуд ба нурд өртөө мөртөөс өрнүүдөө шийдсэн юм бэл. Тэгээд цаашид яаж хийх нь бас ингээд тодорхойгүй гэдэг ч юм. Ингээд эн чинь нэг талаас ингээд иргэдийн ачаан дээр л аж ахуй нэгж болон татвар төлөгч иргэд хоёрын одоо өмнө төлж исэн 10,000 төгрөг 12,000 төгрөг болоод очиж байгаа шүү дээ. Ингээд ярих юм бол. За 15,000 төгрөг ч юм нэг нэмэгдээд очиж байгаа. Тэгээд түрүү нөгөө би түрүүлсэн ойлгомжтой бүгд тодорхой шийдвэр нь тийм байх хэрэгтэй гэж хэлээд байгаа нь одоо гэрийнхэн халаалт улааныг цахилгаанаар шийдсэн хүмүүс буцаад болж эхэлж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо ингээд ойлгомжтой шийдвэр гаргаад байна шүү дээ. Тий. Цахилгаанаар халаалтаа шийдсэн одоо 15,000 орчим билүү айл байна. Энэ айлууд бол одоо аргагүй ихэнд буцаад одоо нүүрс түлхээс аргагүй ийм нөхцөл л үүсэж байна. Тэр айлууд чинь бол төр цахилгааны хөнгөлт өгж байгаа юм байна. Шөнийн эмнэлт хийж байгаа юм байна. Тийм учраас бид нүүрс түлхээ боллоо. Цахилгаанаар шилжлээ гэж ингээд төрийн гаргасан шийдвэрийн дагуу шилжиж байгаа шүү дээ. Тий. Төвхлэн буцаагаад за та нар их хэрэглээтэй байна. Цахилгааны үнэ чиг хэрэглээний чамрууд бүр их нэмнэ гэж байна. Тий. Тэгээ сарын төлбөр нь баг одоо сая 500-аас 2 сая төгрөгийн төлбөр гарч шүү дээ. Тэгэхээр чи яаж амьдрах юм бэ? Харин тий. Нэлхнөт хүүхдүүд бол хүүхдүүдээ хүүтэнд дааруулахгүй бол халааж л таараа шүү. Тий. Тэгэл нөгөө олж исэн нөгөө өөр зүйл зарцуулдагаас орлогоудаас л одоо татаж авч байгаа байлгүй дээ. Чи яаж ч утсан тий. Орлогон дагаад нэмэгдэв юм чи. Тэр төр төхөр юм ойлгомжтой бөгөөд тодорхой шийдвэрийг юм гаргаж өгөх хэрэгтэй байхгүй да. Харин тий. Тэгэхгүй ингээд нэг бодоод нэг буцаал ингээд нэг одоо айш нь олдохгүй юм шиг байгаад иж болохгүй шүү дээ тий. Тэгэх юм бол чи бизнес хийж байгаа хүмүүст хүртэл ажиллаж байгаа хүмүүстээ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст бол энэ залхамаар санагдаж шүү дээ. Өнгөрсөн жил эрчим хүчний шинжилэл гээд айгүй гоё нэрийн дор одоо ингээд эрчим хүчний хэрэглэгчдийн нуруунд дээр 2-оос 3 дахин ачаа ингээд нэмээд өгснөөс болоод өнөөдөр одоо олон айлууд буцаад нүүрс түлхэх рүү асуудал руу орж байна. Жишээлбэл одоо зүгээр орон сууцнд амьдардаг айлын хувьд ч гэсэн одоо цахилгааны төлбөрөд л 2-оос 3 дахин нэмэгдсэн харагдаж байгаа байхгүй юу. Тэгтэл 4-р цахилгаан станц нь өөрөө тийм одоо олон нийт төрийн хөрөнгийг ингэж одоо үр ашиггүй зарцуулж өрөн таран хийж исэн гэдэг нь сая шалгалтаар илэрч байна шүү дээ тий. Тэгээ одоо ингээд сая ерөнхий сайд юу гэж хуулийн байгууллага шилжүүлж байгаа гэдэг зарлчих уу. Өглөө тэгж явах шиг үсэн тий. Тэгэхээр ийшээ ирж явахдаа л машин дээр харлаа. Тий. Ер нь энэ мэтчилэн төрийн өмчт компаниудыг бас ингэж ухах юм бол нэлээд олон ноцтой зөрчил гарахаар л байна гэж. Тэр сангуудыг бас гоё нэртэй, сайхан зорилготой. За. Тэгээд зорилготой өрдгөө. Шинэ одоо би хэлээс босрлын зээлийн сан, жижиг дунд үйлдвэр дэмжих сан яг бод төр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм уу гэхээр бас үгүй тий. За. Хин аваад байгаа ингээр улс төрчд аваад шүү дээ. Тэндээс ч бас буян болоод шүү. Боллоо шүү дээ. А босрлын зээлийн сан одоо л нэг зэгцэндээ орж явах шиг байна. Таны хувьд ер нь одоо төрийн өмчийн компаниудыг ер нь хувьчлах асуудал дээр нь юу гэж харж байна? Ойрын 5 жилд хувьчлах чагсаалтыг харахад бол МЯТ одоо зарим станц банкуд энэ төр орцсон явж илээ. Энийг юу гэж хэлж байна? Ер нь бол төр ийм их хөргөттэй байгаад ахаар энэ хэрүүл маргаа хийж тусахгүй. За энэ одоо хуулийн байгууллагын шилждэг асуудал хийж тусахгүй. Би төрөлсөд төр өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнийн 74%-ийг үйлдвэрлэдэг байна. Тэр чинь маш их мөнгө байгаа сте. Маш их юм байхгүй да. Төр хизээ хувийн хвшилтэйг өрсөлдөхө болох юм бэ. Төрнөр арай л өстөнөр бууз хийж хуусараж ууч чанахгүй. Тэрнээс бусдаар өстө бүгдийг хийж байна. Тэгээд төр хизээ хувийн хвшилтэйг өрсөлдөхө болох юм бэ гэхээр сонгуульд худлаа амлалт өгөхө бол. Тэгээд сонгуулиар тэр ажилласан өөрийнх нь сонгуулинд зүтгэсэн гэдэг байгаа тэр бүх хүмүүсээ төрийн хвшлэр одоо ажиллаж оронтой нэмэхэ бол. Энэ зүйл бол байгалах юм бол
Энэ асуудал чи эзэс шийдэгдэхгүй. Тийм учраас төр энэ хөрөнгөнөөсөө татгалзъя, хувьчлъя, хувьчлах юмнуудаа эхнээс нь хувьчлъя, дистрат хувьчлъя. За стратеги юу авч үлдэх юм? За захлагын станц авч үлдэх юм байна, үнсэлэлт авч үлдэх юм байна гэдэг бас нэг авч үлдэх системүүд байх ёстой шүү дээ, тийм. Гэхдээ одоо Эрдэнэс 5-7 Эрдэнэт гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд хувийн хвшил хөрөнгө оруулаад нэг бол одоо хувийн хвшил одоо хувьцаа гаргадаг юм уу, хувиа зараад ингээд хяналтуудыг бий болохгүй бол төр ийм хөрөнгөнд л ийм менежмент хийхээс чинь энэ хэрүүл эзэж дуусахгүй байхгүй. Ирэх жилийн төсөвийг харахад ер нь татвар төлөгчдийн одоо ачааллыг яаж хөнгөлөх вэ гэдэг тийм хүлээлт байсан боловч яг бас хүлээлтэнд хүрч чадсангүй. Тэгэхээр ер нь одоо энэ татварын ачааллыг бууруулах тал дээр ер нь улсын хурал дээр ч гэсэн тийм санал санаачлаг гаргаж болдгоо. Гарсан шүү дээ. Манай Арслан намын гишүүд төвшин за би лодо самбуу гэ манай Арслан намын бараг 27-8 гишүүд нийлж агаад нийгмийн даатгалын хууль нэмэлт өөрчлөлт оруулах санал өргөн барьсан. За тэгсэн. Тэр нь юу тэр үл чи юу болсон бэ ч одоо жил болж шүү дээ. Тэр юу болсон бэхээр 7 сарын 4-нд эхний хилцүүлэг явсан хилцэгсгээ шийдсэн. Чуулганаар. Тэгээд Ардын намынхаа нэг төвшин гишүүний бланкын тэр хууль санаалагчийн төвшин гишүүн баггүй да. Төвшин гишүүний бланкын дээр байсан та хуулиатаа давчгаа засгийн газраас одоо хамт өргөн барья гэж. Яг бол тэр чинь нэлээд хилцүүлэг явагдсан баггүй. Тэгсэн. Тэгээд хамт өргөн барья гэж хулигдсан. Хин засгийн газар та нарыг хулигдсан юм уу? Тэгээ би төвшөө наача хулигтандаа чи харж байгаараа гэж зоохгүй. Тэгээ аль засгийн газар нь хулигдсан байж та. Өмнө өмнөд засгийн газар. Оюун эрдэнэ засгийн газар. 7 сарын 4-нд одоо тэр одоо та үндсэн цалиндаас нийгмийн тал төлж байгаа тийм үү? За тэгээд дээр нэмэх нь хоол унааныг мөнгө гэж авж байгаа. За урамшуул гэж мөнгө авж байгаа. Энэ хоол унаа урамшуул буюу нэг удаагийн шинжтэй орлогуудаас нь нийгмийн татгал аваад байна. Яаж энийгээ болио гэсэн үлэмжлэхгүй да. Одоо энэ 25 дугаар сувгдлын зах маань энэ нэг таазыг өөр өнгөөр бодвол ихэр чинь танаад байнга тааз боддог хүн байхгүй шүү дээ. Тэр нэг хөлсөлтөн тий. Тэр нь хөлсөөр энэ ажлыг гүйцэтгэв. Тэгээд тэрнээс нь дахиад нийгмийн татгал төлнө. Нөө за. Зүгээр нэг цагийн хөлсний ажилтнанд одоо нийгмийн татгал төлөөд байна. Одоо төлж байгаа шүү. Тэндээс чинь компаниас нь авчаад байгаа байхгүй да. Тэгэхээр чи энэ чи яах вэ гэхээр чи өстой ноцтой асуудал шүү. Тэгээд энэ чи хөлөгтөөд тэгээд хамт өргөн барья гэдээ одоо л өргөн барьяаг байгаа шүү. Тэгээд за оюун эрдэнэ засгийн газар толигдуулсан юм байна. Одоо дараагийн засгийн газар нь гарч ирээд одоо нэг 4 сар болох гэж байна. Тэгэхээр энэ засгийн газар та нар саналаа тавьж дахиад өргөн барих байх. Ааха. Ахиад гэдэг чи одоо сая төсөвтэй зэрэгцүүлээд өргөн барьчих болоогүй юу? Болохгүй л дээ. Яг болно л доо. Гэтэ яг сая чинь тэгээ эднэр төсвийн үеэс чинь юу төсөв харах мантай л байх шиг байлаа шүү дээ. Санал судлын ирүүлэгээд амжаагүйгээд. Тэгээд эрх баригчид хоорондоо зодтолтгол юм байж танаа намынхан бас хоорондоо 2-3 хуваагдаад бас тоглоомд нь оролцоод явчихдаг нь яаж байгаа юм. Би бол тэрийг тэгж харсан шүү. Мэдээж хүмүүс нэг өөрөөр үзэл бодол байна. Тэгэхээр тэр чинь заавал нэг юу гэх нэг гэж ойлгох бас хэрэг бас болохгүй тийм ээ тий. Тэгэхээр одоо мэдээж өөрөөр үзэл бодол байна. Тийм үнд одоо та тэрийг тэгж харсан уу? Тэрнээс манайх ямар булаацтайдаг санал ширээ байх вэ? Юугаа булаацалдаг. Анх чинь нөгөө 5 номны гэсэн шүү дээ тий. Тэр 5 номны үгээр бас нэг жоохон өөрөөр үзэл бодол байгааг тэнийг л юм явж идэг баг. Тэрнээс одоо бол ингээд тамны эрүүл байхгүй болсон, даргын эрүүл байхгүй болсон. Одоо эн чин нээлттэй зэгцтэй бодлоготой одоо энэ намыг 27-24-нд ялуулдаг намын дарга чинь хэлж байгаа шүү дээ тий. Тийм учраас одоо энэ бүх чинь дууссан байхгүй юу да. За. Та бол мох фракцт нь хамаарах үгүй юу? Тэгж л байдаг. Яагаад тэгж асууж байгааг та ойлгож байгаа. Та бол өмнөх ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын ерөнхийлөгчийн тамхын газрын дарга байсан хүн. Тэгэхээр би бол таныг Баттулга ерөнхийлөгчийн нэлээд итгэлтэй хүн гэж харагдаад байгаа шүү дээ. 1 жил 4 сар хийсэн юм бэ. За. 2020 оны 2 сарын 14-нд одоо миний ажил томлох шийдвэр гараад 2021 оны их бол даргаараас авсан шүү дээ. 2020 тэр 2 сарын 14 биш 2020 оны 2 сарын 14. Тэгээд 2021 оны 6 сарын 5-нд чөлөөлөгдсөн. 1 жил 4 сар. За намайг ажил хийж явах үед ч юм бол нэг ковидын дэглэлтэд. За тий. Тэгээ хатан хөл оройтой. Нэг тийм л 1 жил 4 сар өнгөрсөн шүү дээ. Аа. Тий. Одоо гадаад явах байтал хөдөө явахдаа улсын онцгой өмсөж чөөрл авдаг тий. Аа. Бүр нэг тийм л нөхцлөд ажилласан шүү дээ. Аа мэдээж одоо хүнийг нөгөө нэг өмнө эрхэлжсэн ажиллаар нь одоо аль нэг талд хамаатуулж ойлгох юм бол энэ 126 төр чи хамаатуулах хүнийг ч байхгүй. Аа. Гэхдээ тийм биз дээ. Арчилсан нам бол одоо лидер олонтой. Тэгтэл яагаад тэр лидерүүдээсээ ингээд одоо дараагийн ээлжид ерөнхийлөгчийн тамгын газрын даргаыг тавиагүй харьцангуй улс төрт одоо дөнгөж хөл тавьж байгаа шин залуу хүн одоо томилогдвоо гэж анзаараа. Би таныг бол шууд л одоо Баттулгын цүнх баригч юм болов гэж ойлгосон шүү дээ.
Намайг ажил хийж чадна гэж бодоод томсон баг. За. Гэхдээ тэгж л ярьдаг штэ. Ер нь бол цүнх хэрэгчтэй томилоод байдаг л гэж ярьдаг штэ. Тим хэллэг байдаг та ойлгож байгаа бах тийм. Тий яг улс төр тим хэллэг байж л байдаг. Тий. Та одоо тийм шүүмжил сонсчлээсэн юм. Зөндөө сонслох байт юм. Одоо би түрүү хэлсэн шүү. Хүний чинь өмнө хийжсэн ажиллаар нь хамаатуулах юм бол за одоо та хэн нэг улс төрчийг өмнө ямар ажил хийжсэн хамаатуулах юм бол энэ чинь хамаатуулахгүй хүн байхгүй болно шүү. Бүгд улс төр дорохын тулд бүгд л намаар ордог. Тэ? Яг ийм л одоо бодит одоо үнэ шүү дээ. Энд чинь одоо ганцхан Монгол болоод процесс бичлэгийг даяар л тийм баг. Тий. Тэгэхээр таныг ингээд өмнө нь юу хийжсэн үе юм бол гэж сонирхсан чинь та чинь ерөнхийлөгчийн там газарт очихоос өмнө одоо Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нэрмжнэр. Ерөнхий нэрмжийн дарга байсан юм. Тий. Тэгэхээр энэ улс төрөөс хол спортын талын хүн одоо за менежментийн талын хүн гэж яриа. Яаж яваад улс төрлөө гинт халтраад орчвоо? Батулга ерөнхийлөгч таныг ер нь дуудсан уу? Үгүй би 18 таахта Арсланд хэлсэн шүү дээ. Тийм залуудаа юу? Ямар амбицтай хөхт байсан бэ? Гэхдээ одоо тухайн үед чинь мэдгүй тэгээд амбиц байгаагүй бас нэг юм олон нийтийн байгууллагаар явах нь гоё юм байна гэл. Тэгээд Ардсан намынхаа Ардсан залуучдын холбоо буюу одоо олон нийтийн байгууллага шүү дээ тий. Тэр Ардсан залуучдын холбоогоор бас их явсан шүү. Би чинь дэд ерөнхийлөгч нь хүртэл байсан. Ардсан залуучдын холбооны тэгэхээр чи бас чи нэг амбицтай бас нэг жоохон нийгмийн оролцоонд оролцъё. Олон нийтийн байгууллагад бас нэг сайн дураар ажиллаж үзье, юм сурах юм байл гэж байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ яам агентлагт нэг жоохон байршиж жагаад нэг дээшилдэг шүү дээ. Чи та чинь шууд одоо төрийн 3 өндөрлөгийн нэгийн одоо галтгоог барина гэдэг чи бас шууд л баг лифтер явчих гэж харсан шүү дээ. Яг тийм харагдтал байна. Монголын Ардсан холбооны залуучдын байгууллага би үүсэн байгуулаад тэрүүр нь болж исэн юм чинь тэгэл идэвхтэй байлгүй яах вэ? Одоо та түрүүн чул асууж илээ. Ер нь одоо манай намд харцангуй тийм хуваагдал 5 дэмгийн хэрүүл байхгүй болсон. Зэгцэрсэн. Одоо улам нээлттэй болно гэж. Одоо жишээлбэл тойргийн асуудлыг шийдэхэд чи ямар нэгэн байдлаар ингээл нэг засгийн газрын сайд нарын АЕВ-ийг олдог штэ. Танд тийм би тэгж нэг шүнтэй уулзгаа. Би анхнаасаа ирэх гаргаж байгаа байдал гарч. Би улсын зөвдөр анхнаасаа шүүмжлэлтэй хандсан. Одоо түр хоёлоо бах ярилцсан усал зарлж ийх байна. Төсөв төртөө нэмэгдүүлж байна. Маш энгийн ч тий. Энийгээ буулгаач. Тэгжиж бид нэр одоо хөрөнгө оруулалтын зардал гарч ирнэ гэсэн. Анхнаасаа маш тодорхой юм байсан. Хүүхдүүдийн сургууль зэрлэг хүртээмжийг шийд. Тийм биз? Эмнэлгийнх нь хүртээмжийг шийд. Нийгмийн асуудлуудын шийд. Ингээд төсөв чинь мөнгө байна. Тийм учраас та нар ингээд наад төсөө дахиж хараач гэж юм айгүй шүмжлэлсэн шүү дээ. Тэгчээд би өөрөө шүмжилчээ за энэ асуудлыг шийдэж гэх яг чи миний хувьд өөрөө зөрчилдөө шүү дээ. Би тэгэхгүй шүү дээ. Ваа тэгэд гişүүд ч одоо тойрогт ахиух мөнгө тавиулах гал өстө хоорондоо уралдаж өгдөг юм багч үлээ. Тэгээд ер нь одоо ингээд тойргийн мөнгө гэж байхгүй төсөвт ерөөсөө тийм байхгүй гэдэг мөртлөө яг бодит байдал дээр тойргийн мөнгө гэж бичигдээгүй ч гэсэн гişүүдэд ер нь ингээл нэг 5 тэрбум төгрөг ч юм уу 10 тэрбум төгрөгийг ингээд тойрогт ингээд жиг тойролцсон байдаг л анзаарэгддэг шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Харин яста харьцангуй багтсан баг шүү дээ. Тэгээд энэ чи хэвээр яригддаг бичигддэг хэвээр л байна шүү дээ. Яг тоог нь харах юм тийм байхгүй шүү дээ. За та тий жигтгэн биш байхгүй да. За одоо чинь тухайн одоо орон нутгийн онцлогоос хамаарсан төсвүүд байгаа тийм биз? За мөн за тухайн орон нут одоо өмнө хэрэгжүүлээд дуусгаж чаддаггүй өргөцсөн төслүүд байгаа гэж бидний чинь бас нэг дуусгах хэрэгтэй болно шүү дээ тий. Тэрнээс яг жигтэн хуваарлаад тэгсэн төсөв юусоо байхгүй шүү дээ. Нэг шүүд яг гоо ингэж ярьдیں۔ Гэхдээ яг бодит байдал дээр бол ер нь зүгээр нэг 5 тэрбум төгрөгийг бол 25 оны төсвийн хуралтан дээр бол тавигдсан гэж би сонсч байсан. Уу яг наа чи ингэ зүгээр ордоо нисэж байгаа шум нь охол та. Гэтэ миний хувьд тань ч сонсогдсон биз. Миний хувьд бол нэг ч надаас нэг сэтгүүлч асуусан шүү дээ. Би үнэлээс яг танд хариулж байгаа л байсан. Миний хувьд нэг ч тийм санал өгөөгүй гэдэг. Одоо жагсаалтын гишүүдийн хувьд бол харьцангуй нэг намын даргын одоо чиглэлээр төсөвт хандаад байна гэж харагддаг л та. Гүү баха. Тэгдэг штеп. Та нар одоо ингээд за сая төсөвдөр та намайг тэдэд оруулсан шүү. Одоо энэ манай намын санал дээр эсэргүүцэх юм байхгүй шүү. Шууд одоо коноп дараараа гэл одоо энэ жагсаалтын гишүүдийг чинь конопчд, намын даргын конопчд гэж яриад байдаг шүү. Манай Ардсан намынхан бол харьцангуй яг намдаа олон жил явсан бас нийгэмдээ танигдсан тийм өмч жагсаалтар орсон шүү. Нэгт намын дарга хүчигдсэн, хоёрт одон төв дарга хүчигдсэн, гуравт Бацуур дарга орон нутагтаа хамгийн олон ялт авчирсан дарга. Тийм биз? За дөрөвт одоо залуугийн төлөө цэнгүү. За тавт би бас энэ намчин дөрөв Ардсан залуучд холбоор дид өрхөл шийдэл хийж исэн. Бас нам дотроо бас бүх шатаар нь явсан бохгүй да. За 6-ад манай Баярмаа гишүүн бас л 97-98 оноос намд ажиллаж исэн. За 7-ад манай Баясгал 8-д Инхчайг бүгдээрээ л энэ нас нэг
намтайгаа холбоотой хүмүүс байгаа шүү дээ. Яг нь намтайгаа холбоотой бүх хүнийг жагсаана гэвэл одоо танаа намын гишүүдийн гомдлыг барагдуулахад Ганцхан манай нам биш тийм бүх нам. Тийм. Ер нь тэгтээ ингээд танаа намын жагсаалтыг харахад ер нь одоо фракцуудын төлөөллийг одоо чигт оруулах гал нэлээд бөөн хэрүүл болсон л та тийм үү. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо намдаа яаж нөлөөлсөн олон жил ажилласан гэдгээс гадна аль фракцийн төлөөлөл вэ гэдгээр бас хэдэд орох вэ гэдэг нь бас Тэр шийдэгдсэн. ган төмөр дарга сайн мэдж байгаа. Та ган төмөр дарга суух хэрэгтэй. Наад ган төмөр дарга хариулах асуулт. Айгу зарим асуултаас улаан цай болтчихжээ. Наад дээр жихнээс ган төмөр дарга л одоо тиймээ би одоо фракц төлөөлөд орцсон л гэж хэлчихэж дээ. Тийм байхгүй. Ган төмөр дарга намайг дуудаад тийм болсон шүү дээ. Аа. Тэгвэл дарга нарын чинь төвшөнд асуудал иргэцсэн байна л гэж ойлгох хэрэгтэй. Та өөртөө ган төмөр даргаас л асуух асуулт. Тэгээ одоо ингээд намын дарга чинь өөрчлөгдлөө. Ер нь өмнөх дарга чинь бол ямар ч гэсэн танаа намын эв нэгдлийг хангаад их хурлд одоо хангалттай судал авчирхад нөлөөлсөн ийм хүн. Тэгээд одоо ямар ч гэсэн засгийн газраас хөөгдөж гарсан гэдэг асуудлаар шалтгаалаад танаа нам даргаас нь явуулчлаа л да. Тэгээд одоо шинэ дарга гарч ирээд ер нь хэр зэрэг одоо намын эвд нэгдэл хангагдаж байна. Та юу гэж харж байна? Ган төмөр дарга нэгдүгээр өөрөө өгсөн. Хоёрдугаар тарлс нам ямар ч гэрээ дүрмж өрчөөгүй. Энэ дээр бол Монгол ардын нам маш өвөөг үйлдэл гаргасан. За одоо гуравдугаарт бол одоо ардс намын одоо шинэ дарга гадаад харилцаа талдаа илүү зохион байгуулалт талдаа за мөн анхан шатны нэгжүүд рүү ажиллаж байна гэж би харсан. Тий. Тэгэхээр манайханд бол одоо тийм одоо бид түрүүлсэж тамга тэмдэг ямар нэгэн талцлага багл байхгүй. Энэ одоо дууссан. Тэгэхээр илүү цэгцтэй бөгөөд нээлттэй юм илүү зохион байгуулалттай юм одоо намл болно. Бид нар тугацаа байна. Тэгэхээр та одоо улсын хурлд анхудаага гишүүн боллоо. Ер нь зөвхөн хувьдаа та бас бизнестэй юу? Ер нь одоо сонгуульд өрсөлдөхийн тулд тодорхой хэмжээгээр одоо бие засаад, гэрээ засаад, төрөө засахын хэмжээний хүмүүс өрсөлдөхсдөг гэж харагддаг л та. Гэтэл зарим нь бол одоо гэрээч засаг хүмүүс орж ирсэн байгаа харагдаад л байна. Яг парламент өөрөө одоо нэг олон бүлгүүлийн төлөөлөл шүү дээ, тийм. Тэгэхээр бас нэгдлийн бас өрөөсгөл ойлголт л байна. Тэгэхээр ер нь одоо хувийн ямар бизнестэй тааж байгаа? Манайх нэг 110 гаруй ажилтдаг үйлчлэгээний салбарт бизнес хийдэг. 14 5 жил болж байна. Аль үйлчлэгээ? Хүнс. Тий. Ямар бүтээгдэхүүн хийдэг? Жишээл би одоо танаа үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй танилцааг бол юм сонсоогүй юм байна. Тэрийг одоо энэгээр яриа. Үгүй яах вэ? Сонин штэ иргэдэд хүмүүст. Ам нээвэл уушгинэ гэдэг ярьцлагаа орж шүү. Бекер энэ төр хийдэг. За. Тэгээд ерөнхийдөө бол өрсөлдөөн бол нэлийн ихтэй л гэж харагддаг. Тэгээ одоо ихтэй би үйл ажиллагаанд оролцохгүй бараг 2 жил болчлоо дөө 3 жил болж байна. Улс төрлөө ороод юм уу их хурал засгийн газарт орсон гишүүдийн бизнес огцом цэцэглээд явцдаг. Ямар нэгэн байдлаар тендер ч гэдэг юм уу одоо ашиг сонирхлын нөлөө ороод явцдаг гэж хардаг байхгүй. Манайх нэг ч тендер хийдүү дандаа үйлчлэгээний салбар болох. Яг хөө зүгээр хөнгөлөлтөө зээл олдох боломж байна уу? Жидүүгээр жишээлбэл. Жидүүгээр зээл олдсон шүү дээ. Тийм, ашиг сонирхлын хуулиар хоригдсан байна. Ер нь бол тэгтээ өмнө нь одоо гишүүн босгоос өмнө миний ойлгож байгаа бол танд болон зарим одоо хүмүүс нэг тийм ойлголт байдсан байна гэж би бас ойлгосон. Яг бол энэ чинь бол нэг ч юм надаас сууг байхгүй юу. Тэгэхээр ер нь одоо өмнө нь улсын хурлын гишүүн байсан сайд байсан хүмүүс өөртөө давуу байдлыг олгоод байхаар иргэдийн бүхэн чинь дээд зэгтээ өрөөд шүү. Одоо би хоёулаа тэрийг эхнээсээ ярьсан шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг одоо өөрснөө давуу байдал олох нөхцөл байдлыг жишээ нь миний хувьд за бас анх удаага сонгогчийн хурлын хвшил гарахгүй. Яг бол бид нар чинь энийг жигшиж орж ирсэн шүү дээ. Энийг өөрчлөх гэж. Яхаараа босрлын зээлийн сангийг хүүхдүүдтэйгээ та авдээ. Яхаараа жижиг түнд үлэн сангийг зөвхөн та нар авдээ. Яхаа төрөөс олгож байгаа хөнгөлтэй зөөлүүдийг дандаа улс төрчдөг үр хүүхдүүд аваад. Яхаа төрөөс олгож байгаа ямар нэгэн цоч шүрд ямар нэг үйл явцыг яхаа хамаарат бүх хүмүүс ч аваад. Энийг л эсэргүүцч бид нар орж ирсэн шүү дээ. Энийг л эсэргүүцч бид нар дуу хоолойгоо одоо өнгөрсөн жилээс илэрхийлж байгаа шүү дээ. Энийг л эсэргүүцэл бид нар одоо мөнхийн энэ төсөв дээр чин оруулж ирж байгаа хуулиуд дээр нь оруулж ирж байгаа хөлбөрүүд нь энийг л байн хэлж өмсөж. Тэгчээд зөрүүлээд одоо миний хувьд тийм хийхгүй. Та чинь ах トゥ хэдүүлээ вэ? Дээр нэг ихтэй доор нэг охин дүүтэй. За. Тэгэхээр та бол айлын ганц хүү. Тий, дундх нь. Тэг ганц хүү. Дундх нь айлын ганц хүү хэрнэлэн жоохон дураараа эрэх талтай байх тий. За гүү штэ. Манай ээж чинь намайг жоохон байхад би чинь 94 онд 1-р ангид орсон. 96 онд манай Солонгос явсан. Одоо тухайхтай адилхан. Тэгээд Солонгос яваад дунд нь нэг ирээд тэгээд үндсэндээ 2014 онд ирсэн. Үндсэндээ баг 20 жил Солонгос амьдэрсэн байхгүй юу? За. Тий.
Тэгэхээр чи тэгээд манай аав чи бас их бурхан болсон. Тэгэхээр бас нэг тийм амар ирэх таних бол өсөг баха. Тэгэхээр одоо эмээ өвөө дээр байсан. Ээжийнхээ эгчдэр өдөгсөн би бол. За. Тий. Ээжд нь ягаад тийм олон жил байх болов зүгээр бас. Тэгэл одоо тухайн үеийн нийгмийн амьдралд хөлөө олох гэж хичээгээл тэгэл чадаагүй тэгэл тэр нь боломжуулж харагдсан баг. Тэгээд 2014 онд манай том өвгт төрөхөд бидэг ээжээ одоо гэр эргээд авчирсан. Одоо бол ээжтэйгээ бол ойр. Тий, одоо бол Монголд байна. Аавтай нь эрт өнгөрсөн гэхээр ер нь яг наа нэг дөнгөж 20-д нас гарч явах үед л өнгөрсөн л тоо. Ер нь бол та аавгаа баярлуулж амтсан гэж боддгоо. Эмээ өвөөтэйгээ ер нь ойр байсан уу юу? Манай өвөө одоо манай аавын талын өвөө 92-93 настай байх ш. Өнөөдөр дархан уул аймагт амьдсан сайхан амьдарч ирүүл туг. Сайхан алхаад инээд өнгөө яриад сая бас өнгөрсөн лоотны хотод ирсэн бидний хоолунд идээд ингээд эмээ 92 наснда сая хавар бурхан болсон. Манай ээжийн талын өвөө юм өөрөө намайг төрөхөөс бурхан болчихсон. Одоо манай өвөө чинь төрсөн ах нь 96 таа өгч бас байгаа шүү дээ. За. Тэгээ тэр хоёр чинь хамт амьдраа манай өвөө би ахыгаараа байж гинөө гэж энийгээд байд. За одоо ингээд улсын хурал дээр энэ 7 хоногт чинь нэлээд олон хуулиуд орж ирж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр ер нь та одоо аль ажлын хэсэгт нь байна? За яг би нэг тамхины хяналтын тухай ажлын хэсэгт байгаа. Одоо хэлцэж байгаас. За. Биш ажлын хэсэг нэг өргөн барьсан гишүүдийнх нэг. За. Ажлын хэсэгт бол байхгүй. Гэхдээ бид нэг өргөн барьсан гишүүдийн нэг учраас саналаа хэлээд явна шүү дээ тийм. Хоёрдугаарт нэг оноос өмнө манай судалгаанууд дуусчих юм бол бидний сонгуулийн тухай бол нэг өөрчлөлт оруулах байдлаар сонгуулийн үйл өргөн барих гэж байна. Ягаад тэр одоо төр өөрөө хуульчилж өгөөд улсын хурлын сонгуул бол орон нутгийн сонгуул хоёр өөр одоо ялгаатай явуулаад байна шүү дээ. Ингээд ярих юм бол төр өөрөө хуульчилж өгөөд сонгох эрхийг ялгартаагаар бий болгож өгöd. За. Жишээ нь улсын хурлын жагсаалт, улсын хурлын сонгуул жагсаалттай. Орон нутгийн жагсаалтгүй. Тийм биз? Тэгэхээр энийг орон нутгийн сонгуулийн жагсаалттай болгоё гэж байна. Одоо нэг заалт нь. За. Тэгээд улсын хурлын сонгуулийг орон нутгийн сонгуульд хамт явуулдаг болгоё гэж байна. Тэгээд амралтын өдөр биш болж игэл ажлын нэг өдөр одоо 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь өдрийг ч юм уу те сонгуулийн өдөр зориулж амраадаг болох юм ингэж эрс нэмэгдэнэ. Эрс нэмэгдэнэ гэдэг чинь сонгуулийн одоо хяналт сайжирна л гэсэн үг. Иргэдийн оролцоо сайжирна гэсэн үг. За тэгээд нөгөө 200 сонгогч дотор нэг хуулагчийг болиулъя гэж байна. Тэгэхгүй бол одоо жишээ нь Баянзүрх дүүрэгт 83 нэр дэвшсэн. Тий. 2024 оны сонгуулиар. Тэгээд 200 сонгогч дотор бүгдөө нэг хуулагч авах юм бол 57 мянган хүнийг ямар нэгэн байдлаар хуулагчаар ажиллуулах орон зайг нь бий болгоод өгсөн хуулиар. Тийм ер нь маш их мөнгөтэй хүмүүс зардал гаргах чадах хүмүүс нэр дэвших. Тийм тэгэхээр ерөөсөө мөнгөтэй хүмүүс зардал гаргах боломжтой хүмүүс энийг хийж байгаа гэсэн үг. Тийм. За 3 дугаарх нь адилхан орон нутгийн сонгуульд 20 цагт ирс авдаг, хаадаг. Хурал нь 22 цагт хаадаг. Ийм хоёр өөр ойлголттой тий. Тэгэхээр энийг бас адилхан хамт болгоё гэж байгаа. За тэгэхээр одоо хоёр сонгуулийг тусад нь явуулж зардал гаргаж ирснээс нэгтгэхэд явуулчих юм бол зардал хэмнэх боломжтой. Тэгээд сонгуулийн хандивын үеэр нэг нам эвсэл нэр дэвшигч нэг компаниас нэг сонгуулийн санхүүжилт 15%-аас илүүг авч болохгүй гэж зааж өгөхгүй бол нэг санхүүжилтийг 98%-ийг нэг компаниас авчаад байна шүү дээ. Түүний охин компани. Одоо ч ямар ч зохицуултгүй байгаад байна шүү дээ. Тийм яг хөө нэг зохицуулалт нь аж ахуй нэгж сонгуулийн хандив нь хамгийн ихдээ 30 сая дөрвөлгдсөн байгаад байгаа. Тэнгуул нь одоо та 10 компанитай бол 10 компаниас санхүүжүүлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ийм юмнуудыг бас хязгаарлаж өгье гэж. Нэг ийм хэдэн онцлогтой үйл ажиллагаас өргөн барих гээд одоо манай босрол бараг дууссан танилцуулга хийж байгаа. Одоо жишээ нь сая ингээд хүн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн зарлалын тайланг харахад нийт зарцуулсан мөнгө нь 270 тэрбум байгаа байхгүй. Албан ёсоор зарцуулсан одоо хандив тий. За ингээд орлогуудаасаа ингээд буцаа сонгуул зарцуулж байгаа. Тэгээд дээр нь 2024 оны нийт гарсан бэлэн мөнгөний 94% зөвхөн 456-аас гаргацсан байна. 300 орчим тэрбум төгрөг. Энэ юуны мөнгө юм? Би бол сонгуул зориулж байгаа мөнгө гэж хардаж байгаа. Ягаад гэвэл тэнд хяналтгүй бүртгүүлгүй гүйлгээ яваад шүү дээ, тий. Тэгэхээр энэ нь сонгуул. Тэгээд дээрэс нь 100 орчим сая доллар валют гарцсан байна. Тэгэхээр энэ ч одоо нэг намын хувьд юм уу нийт нам бүх намуудын хувьд нийт тий. Тэгээ энэ бол миний харж байгаа одоо тэр 270 тэрбум нь бол албан ёсны тайланд буюу үндэсний аудитын газар төгсөн тайланд байх. Тэгээд бараг нэг жилд 2-3 сонгуул хийдэг. Тэгэхээр орон нутгийн нийслэл их хурлын хамт хийчихье гэж. Тэгээ орон нутгийн сонгуулийн жагсаалттай болгоё.
Хуулиар өөрсдөө ингээд ялгартай байдлыг бий болгож өгöd шүү дээ тий. Тийм байна. За ингээд бидний ярилцах цаг ингээд аль хэдийн дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгэхээр одоо улсын хурал дээр та бас нэлээд олон ажлын хэсэгт ажиллаж байгаа маань ялангуяа энэ тамхины хяналтын тухай хууль, энэ сонгуулийн тухай хууль бол бас нэлээд олон нийтийн анхаарлыг татахаар бас юм зөв асуудлыг хөндөж байгаа юм байна. Энэ дээр бас их хурлын дэмжлэгийг аваарай гэж найдаж байна. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа тань. За баярлалаа. Танай телевизэнд баяр хүргэе. Одоо эн чинь он гараад 30-наас өргөж байна үү те. Тийм бэ. Тэгээ 29 настай хувийн хвшлийн телевиз гэдэг бол бас л олон цаг хугацааг, олон эдэртэй байдлыг, олон сайхан зүйлийг туулсан баг. Тэгээ 25 доод суугдлын эзэнхэн хамт олонд тэгээ ажилчид нь бас баярын мэнд хүргье. За баярлалаа танд. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцахаар улсын хурлын гишүүн Шижир оролцлоо. Анхаарлаа дууссан үзэгч та бүхэнд баярлалаа.